Сайн байцгаана уу? Хэрвээ та хэмэл оюуханыг ашиглаж байгаач хүссэн үрдээ нэг л хүрч чадахгүй байгаа бол энэ нь технологийн алдаа биш. Харин та түүнтэй хэрхэн холбоотой. Хэмэл оюухан бол маш ухаалаг атлаа, юу ч мэдгүй, шин туслагтай, яг л адилхан. Түүнийг зөв ажилуулах нууц нь юртэл промпт бичих техник юм. Өнөөдрийн видеогоор бид хэмэл оюуханд хэрхэн зөв зааварчилгаа өгч мэргэжлийн түвшний үр дүн гаргаж авах талаар ярилцах болно. Энэхүү видеог дуустал үзснээр та хэмэл оюуханыг өөрийнхөө хамгийн шилдэг туслах болгож чаддаг болох юм. Тэгвэл промпт гэж яг юу вэ? Маш энгийнээр хэлбэл энэ бол таны хэмэл оюуханд өгч байгаа даалгавар буюу зааварчилгаа. Таны асууж байгаа асуултууд, бичиж байгаа зааварчилгаа бүр нэг ёсны промпт гэж ойлгож болно. Гэхдээ промпт бол зөвхөн асуулт биш, харин хэмэл оюухантай харилцах хэл гэж хэлэхэд болох юм. Промптын алтан дүрэн бол таны промпт хэдий ч нэ тодорхой байна, үр дүн нь төдий ч нэ сайн байх болно. Хэмэл оюухан бол Google биш гэдгийг та ихтэй үргэлж санаарай. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэмэл оюухан бол Google шиг зөвхөн мэдээлэл дамжуулагч биш, харин мэдээллийг боловсруулагч, задлан шинжилэгч, бас бүтээгч юм. Та зүгээр л ганц нэг түлхүүр үг, эсвэл нэг өгүүлбэр бичээд хүссэн үр дүндээ хүрнэ гэж байхгүй. Тиймээс та хэмэл оюухантай ажиллахдаа хайлт хийж байгаа биш, харин өндөр мэдлэгтэй туслахтайгаа зөвлөлдөж байгаа мэт харилцах нь хамгийн үр дүнтэй байдаг. Та түүндээ тодорхой бүтэцтэй нөхцөл байдлыг нь тайлбарлаж харилцах хэрэгтэй. Хэмэл оюухантай харилцахдаа зүгээр нэг асуулт асуух биш, харин маш тодорхой бүтэцтэйгээр нөхцөл байдлаа тайлбарлах нь хамгийн үр дүнтэй байдаг. Тэгвэл яг ямар элементүүдийг ашиглавал бидний промпт хүчтэй болох вэ? Ерөнхийдөө сайн промпт доорх 5 үндсэн хэсгээс бүрддэг. Хамгийн ихнийх нь зорилгоо зөв тодорхойлох. Хэмэл оюухан яг юу хийх ёстойг та маш тодорхой хэлж өгөх хэрэгтэй. Жишээлбэл зүгээр л доктортой хөгжлийн тухай бич гэвэл энэ бол маш муу промпт юм. Харин үүний оронд жишээ нь хувь хүмүүс зориулсан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох доктортой хөгжлийн шилдэг 5 зөв хэмжээг багтаасан 400 үгтэй текст бичээд өгөөрэй гэвэл та хүссэн хариултаа шууд авч чадна. Өөрөөр хэлбэл та яг юу хүсэж байгаагаа тоо болон агуулгаар нь тодорхойлж өгөх чухал юм. Дараагийн хэсэг бол контекст буюу нөхцөл байдлыг өгөх. Энэ нь хэмэл оюухан таныг илүү сайн ойлгоход туслах нэмэлт мэдээллүүдийг хэлж байгаа. Жишээлбэл та зүгээр л орон хоолны санаа өгөхийн оронд би эрүүл хоолтыг дэмждэг, ажлынхаа дараа маш их ядардаг тул 20 минутад багтаан хийж болох хөнгөн атлаа тижээлэг хоолны цэс гаргаж өг. Манайх 3 ам бүлтэй бид далаа гаралтай бүтээгдэхүүн дуртай, харин халуун ногооноос татгалцдаг гэвэл та яг өөрийнхөө амьдрал тохирсон бодит тутламжийг авч чадна. Гурав дахь хэсэг бол формат буюу хэлбэрээ өгөх. Хэмэл оюухан ямар хэлбэрээр хариу өгөх ёстойг зааж өгөх нь маш чухал байдаг. Хүснэгтээр гаргах уу, жагсаалтаар бичих үү, эсвэл имэйл загвараар бэлтгэх юм уу гэдгийг нь тодорхой хэлээд өгөөрэй. Ингэснээр та авсан мэдээлэлээ дахин засаж цаг алдах шаардлагагүй болно. Дөрөвт хэсэг бол түүнд дүр өгөх. Хэмэл оюухан тодорхой нэг мэргэжилтний дүр өгвөл хариулт нь бүр илүү чанартай болдог. Жишээлбэл чи бол санхүүгийн туршлагатай зөвлөх, эсвэл чи бол хүүхдийн сэтгэл зүйч гэх мэтээр дүр өгч харилцаад үзээрэй. За ингээд эцэст нь жишээ өгөх техник бол маш шилдэг. Хэмэл оюуханд ямар үр дүн хүсэж байгаагаа өмнөх бэлэн жишээгээр харуулбал тэр таны яг хэм маягийг чинь шууд хулбарлаад сурдаг. Ингэснээр хариулт нь яг таны өөрийн хэм шиг гарч ирэх болно. Хэмэл оюухан бол яг л хамлион шиг их хувирамтгай. Хэрвээ та түүнд өнгө айсыг нь зааж өгөхгүй бол тэр яг робот шиг хүйтэн хитрхи уйтгартай хариулт өгөх болно. Жишээлбэл та хөрш рүүгээ эсвэл хүүхдийнхаа багш руу мессеж бичих хэрэгтэй боллоо гэд бодъё. Хэрвээ та хэмэл оюухан зүгээр л уулзалтанд очиж чадахгүй гэдгийг хэлээд текст бичээд өг гэвэл тэр яг албан ёсны ямар ч мэдрэмжгүй текст танд өгөх болно. Харин үүний оронд жишээ чи бол миний маш нотны найз. Бид маш найрсаг харилцаатай. Өнөөдөр хүүхэд маань жаахан халуураад байгаа тул уулзалтанд очиж чадахгүй басандаа үнэхээр харамсаж байгаагаа илдэг зөөлөг өнгө аясаар тайлбарлаад бичээлэр гэвэл огт өөр үр дүн гарна. Хэмэл оюухан таны өмнөөс чин сэтгэлийн дулаахан уур амьсгалтай мессежийг бэлдэж өгнө гэсэн үг. Энэ нь зөвхөн мессеж бичих биш, таны бизнесийг сошиал медиа пост, имэйл бүр хүүхдэд уншиж өгөх хүлгэр дээрч хамаатай. Та хэмэл оюухан жишээлбэл чи бол урам зориг өгөгч ментор гэвэл, эсвэл чи бол маш халамжтай ээж гэх мэтэр дүр өнгө аясыг нөхснөр харилцаагаа илүү амьд, илүү хүнлэг болгож чадах болно. Мөн хязгаарлалт гэж маш хүчтэй зүйл байгаа. Сайн промпт бичигч юу хийхийг хэлэхээс гадна юуг хийж болохгүйг нь бас зааж өгдөг. Жишээлбэл та хүүхдтэй чихэр хийдгийн хор уршгийг нь тайлбарлаж өгмөр байна гэж бодъё л да. Хэрвээ та зүгээр л надад тайлбарлаад өг гэвэл хэмэл оюухан маш урт анагаах ухааны нэр томьёотой магадгүй текст гаргаад ирнэ. Тэрийг нь хүүхэд ойлгохгүй. Харин үүний оронд
6 настай хүүхэд ойлгохоор маш энгийн тайлбар. Гэхдээ ойлгож болохгүй мэрэгжлийн хэллэг огт ашиглахгүйгээр ердөө 3 өгүүлбэр багтаагаарай гэд хязгаарлаад өгөх юм бол шал өөр хариулт авах болно. Ингэснээр та яг хэрэгтэй цэгцтэй мэдээлэл авч илүү нуршгүй зүйлээс цагаа хэмнэ. Миний хамгийн дуртай нэгэн нууц техник бол урвуу промпт. Ихэнх хүмүүс бүх мэдээллийг өөрөө өгөх гээд толгоо гашлагчдаг. Үүнийг яг л туршлагатай амжилт үзүүлж байгаатай адилхан гэж бодоорой. Та амжилт очиод шууд надад ийм бичээд өг гэж хэлдэггүй үстэй. Харин эмч танаас асуулт байж танд онш тавьдаг шүү дээ, тийм. Химэл оюуханд ч гэсэн ийм боломж байгаа. Жишээлбэл та би гэр бүлээрээ Европ руу аялахаар төлөвлөж байна. Чи надад хамгийн шилдэг аялын хөтөлбөр гаргаж өгөхийн тулд надаас эхлээд хэрэгцээтэй 5 асуултаа асуу гэж хэлээд үзээрэй. Ингэснээр химэл оюухан танаас төсөв, хүүхдийн нас, сонирхол гэх мэт чухал зүйлүүдийг асууж таны хариулт дээр үндэслэн яг танай гэр бүлд зориулсан гайхалтай төлөвлөгөөг гаргаж өгч чадна. Химэл оюухантай харилцан ярилцаж түүнийг чиглүүлэгч болгож авах нь маш чухал. Дараагийн нэг чухал техник бол химэл оюуханыг жишээгээр сургах арга. Хэрвээ та өөрийнхөө бичлэгийн хэм маягийг химэл оюуханд суулгахыг хүсэх юм бол өмнө нь бичсэн өөрийнхөө текстүүдэд жишээ болгоод түнд өг. Үүнийг яг л шин туслахтаа өөрийнхөө ажлын арга барилыг зааж өгч байгаатай адил гэж төсөөл. Хэрвээ та жишээлбэл энэ нь миний өмнө найзуудаа бичиж байсан 2 пост. Миний бичлэгийн стилийг хараад яг үүн шиг найрсаг айдуу өнгөйсаар шинэ жилийн мэдчилгээ бичээд өг гэх юм бол химэл оюухан таны үгийн сонголт үйлдвэрийн бүтцийг чинь шууд сурч аваад яг таны өмнөөс бичсэн шиг үнэмшилтэй текст бэлдэж өгөх болно. Энэ бол цаг завгүй ээжүүд болоод контент бүтээгчдийн хамгийн том нууц зэвсэг юм. Эцэст нь химэл оюухан заримдаа маш ихтгэлтэйгээр худлаа ярьдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Тэр яг л мэдгүй зүйлээ мэдэмхээр зохиож ярьдаг. Үүнээс сэргийлэхийн тулд промптийнхаа төгсгөл жишээ нь хэрэг чи хариултыг мэдгүй бол зохиох хэрэггүй. Мэдгүй байна гэж бичээрэй гэж нэмэх нь аюулгүй байдлыг хангана. Ялангуяа эрүүл мэнд, тоо баримт, түүхэн үйл явдлуудыг заавал дахин та өөрөө шалгаж байгаарай. Химэл оюухан бол бидний бүхнийг мэдэгч биш, харин таны өгсөн өгөгдөл дээр ажилдаг хэлний загвар гэдгийг үргэлж санаж хянамгай хандж байх нь маш чухал шүү. Энэ тухай хамтдаа ярилцъя. Нэгдүгээрт бид хит ерөнхий байх. Бичээд өгөхийн оронд яг юуны тухай хүнд зориулж ямар урттай бичгийг заагаагүй бол үр дүн нь маш тааруу гарна. Хоёрдугаар түгээмэл алдаануудын нэг нь бол контекст буюу нөхцөл байдлыг орхигдуулах. Таны зорилго юу бэ? Та хэн бэ гэдгийг химэл оюухаа мэдгүй бол тэр зөвхөн дундаж л хариулт өгнө. Гуравдугаар алдаа нь эхний хариултад шууд сохроор итгэх. Химэл оюухантай хийж буй ажил бол ерөнхийдөө процесс гэж ойлгож байна. Та заавруудаа засаж, дахин асууж, сайжруулах замаар хамгийн шилдэг үр дүнд хүрдэг. Одоо бүгдээрээ практик жишээр алхамаар ажиллаад үзье. Эхлээд бид муу промпт чиж үзээд жишээлбэл миний гэр бүлийн санхүүгийн хэмнэх төлөвлөгөөг гаргаад өг гэх юм бол химэл оюухан бидэнд хэрэгцээтэй зүйлээ битгий ав, мөнгөө эсвэл хадгал гэх мэт маш ерөнхий хүн бүрийн мэддэг зөвлөгөөг харин одоо өнөөдөр сурсан бүх техникийг ашиглаад сайн промпт бичиж үзье. Жишээлбэл чи бол гэр бүлийн санхүүгийн туршлагатай зөвлөх. Манай гэр бүл сард 5 сая төгрөгийн тогтмол орлоготой бөгөөд бид эх зүүн аялалд явахдаа зориулж 6 сая төгрөг хэмнэх зорилготой. Бид цар бүр түрээс болон хэрэглээний төлбөрт 2 сая төгрөг зарцуулдаг. Манай гэр бүл 3 ам бүлтэй бид орой бүр гадуур хооллох хандлагатай байдаг тул үүн дээрээ жаахан хэмнэлт тиймээр байна. Чи надад сарын турш мөрдөх хэмнэлтийн төлөвлөгөөг 7 хоног бүрээр нь хүснэгт хэлбэрээр гаргаж өгөөрэй гэж бичиж үзээрэй. Ингэвэл та ямар ч ерөнхий зөвлөгөө биш харин яг өөрийнхөө орлого зарлага гэр бүлийн онцлог тохирсон маргааш нь магадгүй шууд хэрэгжүүлж болох биз нарийн төлөвлөгөөг хүлээж авах бол. Эцэст нь дүгнээд хэлэхэд промпт бичих чадвар бол яг л булчин хөгжүүлдэг шиг дасгал хийх тусам хөгждөг чадвар юм. Та химэл оюухантай хэдий ч нэ тодорхой бүтцтэй хүндэтгэлтэй харилцан тэр төдий ч нэ танд үн цэнтэй зөвлөх, ухаалах, туслах болж чадна. Энэ бол зөвхөн асуулт асуух биш харин шинэ үеийн технологитой хамтран ажиллах сурах тухай. Өнөөдрийн сурсан промпт техникүүдээ яг одоо туршаад үзээрэй. Химэл оюуханыг зөв ашиглаж сурсан цаг таны ажлын бүтээмж хэд дахин нэмэгдэж танд илүү чухал зүйлдээ зарцуулах цаг заваа гаргах болно. Энэхүү видео танд шинэ мэдлэг өгч хэрэгтэй санаанууд төрүүлсэн гэж найдаж байна. Хэрвээ танд таалагдсан бол яг одоо лайк товчийг дарж биднийг дэмжих мартаа. Мөн та химэл оюухан эсвэл дата аюулгүй байдлын талаар өөр юу мэдмээр байна? Магадгүй танд тохиолдож байсан сонирхолтой түүх эсвэл асуух асуулт байгаа бол сэтгэгдэл хэсэгт бичээд үлдээх хүн бол бид сэтгэгдэл бүрийг уншаад дараагийн видеоныхаа санааг та бүхнийхээ хүсэлтээр бэлдэх боломжтой. Цаашид химэл оюуханыг зөв ашиглах, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах хамгийн сүүлийн үеийн зөвлөгөө аргуудыг алдалгүй үзхийг хүсвэл та манай сургийг дагахаа мартаа. Дараагийн видеогоор бид химэл оюухан ба дигитал залилангаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэсэн маш чухал сэдвээр илүү гүнзгийрүүлж ярилцах санаатай байна. Анхаарал хандуулсанд маш их баярлалаа. Амжилт хүсье бүгд.